Хай хай. Одоо нэг ийм хөбшлэг үүдэн шүү дээ. Одоо Minecraft ингээ өсөж өсөрч байгаа. Тэгээ уртл ингээ текст уншдаг. Та нарыг харж байсан бол тээ бидэд дээр байдаг шүү дээ. Тэгээд нэг тийм хөбшлэг байгаа. За би одоо энд харуулж заяа. Тэгээд та нар ороод үзээрэй. За тэгээд үүнтэй холбоотой би яг өөрөө бичиж үзье гэж бодсон. Яг source code модын шууд тоохгүйгээр жоохон өөрөө хийж байгаа гэсэн. За яг гол санал болохоор ингэж арталтын зүгээр нэг рандом бичлэг авсан заяа. Тэгээд урталт нь болохоор нэг текст эдэртэй яваад текст уншингуудаа одоо монголоор хийж нийлээ те. Нэг тийм хөөсөө. Тэгээ урталт нь болохоор зүгээр текст өнгөө ч юм уу тийм текстүүд байна гэсэн. Тэгээ би бодохдоо Facebook-ээс болохоор нэг Facebook группээс бидний тохиолдсон хүндний явдлын групп гэдэг шиг те. Тиймэрхүү группээс шууд текст нь аваад тэгээд арталт нь ямар шамаагаар рандом бичлэг тавиад тэгээ урталт нь одоо чимээгээр ч юм уу те нэг voice уншдаг юмар шууд уншуулаад явчих. Яг нь хийж үзье гэж бодсон. Тэгээд айгуу сонирхолтой магадгүй. За нэг тиймэрхүү санаа байна. Тэгээ ер нь бол ингэж харагдсан гэсэн үг зөө. Эхлээд нэг арталт нь биш нэг гүйтгэр гүн зөө. Тэмүүтээ урталт нь болохоор ингэж нэг текст байгаа шүү дээ. Постны гол пост зөө. Скриншот нь ингэж харагдаад тэгээд болов кириллээр бичсэн байх юм бол тэрийг монголоор уншуулна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл энэ дэр манай залуучууд шөнө өрөө болгоомжтой гараа гэдэг. Манай залуучууд шөнө өрөө болгоомжтой гараа гэдэг. Нөгөө чимэг эдэр шиг уншна гэсэн. Гэтэ энэ бол нөгөө юу латин үсэг орсон байх юм бол уншиж чадахгүй шүү дээ. YouTube эдэр дээр хамгийн гол зүйлээ жишээлбэл коммент гэдэг шүү дээ. Ер нь бол постноос илүү коммент нэр хүчлээдэг гэдэг. Энийг уншингуудаа комментээс дараагийн коммент нэр намна гэсэн үг байна. Одоо топ коммент хамгийн ихний комментийн ер нь намна гэсэн. Тэнгүүд орон болохоор усан буугаар буудаж бүхсийг чинь бариагүй бол холоос за тийм. Өнөөдрийн болохоор хэдүүлээ би ер нь бол болтлаа зөө скриншот хийдэг хэсгүүд. За юуны төрөнд тийм шүү дээ. Тэгэхээр энэ бол групп байгаа зөө. Бид хэдүүлээ ингээд эхлээд жоохон скроллтохсоо зөө. Ингээд скроллтонгууд бүх сүүлийн үеийн постууд юм орчиж байгаа шүү дээ. За дараа нь миний хийж байгаа алхам нь болохоор энэ хүртэл одоо скроллтож байгаа гэсэн үг. Ер нь бол скроллтонгууд яг ингэж харагдаж байгаа гэсэн үг. Хамгийн тодлоо. Тэнгүүд ингэж скроллтонгуудаа энэ постыг бүхлээр нь скриншот хийгээ. Үгүй энэ пост биш. Бүх дэлгэцийг скриншотыг авчихсан зөө. Тэнгүүд дараа нь би болохоор ингэж бодсохгүй юу. Постных нь зохиогч авсан тийм зохиогч болон коммент хэсэг энэ үргэлжлээд emoji reaction-тай ингээд скриншот хийсэн байгаа зурагнаасаа дараа нь crop гэж авна гэсэн үг байхгүй юу. Тэнд бол би лээд энийг энэ контентыг энэ контент тэр постных нь локейшн болох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Жишээлбэл ингэж энд яг бүх дэлгэцээр нь скриншот хийж авсныхаа дараа би энэ контентийнх нь байрлал гэж аахгүй XY тэгээд өндөр өргөө гэдэг юм чинь. Тэгэхээр дараа нь би яг эндээс нь би нэг crop хийж авах боломжтой болж байгаа юм байхгүй. Ерөнхийдөө бол энэ постыг би авчихсан гоо дараа нь яг энэ скрин авангууд контенттой орж байгаа. За дараа нь болохоор би контентын коммент хэсгийг авч байгаа. Яг коммент болохоор энэ хэсгээс нь хүртэл бас локейшн аваад иймэрхүү. За би та бүхэнд өөрөнд ажиллаж байгааг харуулчихъя. За би одоо скриншот гэдэг фолдер хоосон байна шүү дээ. За ер нь бол би дэлгэцээ ингэж зүүн шилжүүлсэн байгаа. За хамгийн ихэд ер нь бүх постоо ингээд доош гүйлгээр скроллж байгаа. Тэгээ хамгийн ихний постыг одоо ачаалж чинь зөө. Скриншот хийж авангуудаа Windows сайзаа олчиж байгаа зөө. Тэнгүүдээ дараа нь болохоор хамгийн ихний энэ болохоор хамгийн ихний пост зөө. Хамгийн ихний постны локейшн болохоор X нь 40-оос эхлээд Y нь 930-оос эхэлж байгаа гэсэн.
Тэнгуут нь хэмжээ нь болохоор 980 харьцсан. Постын өөрөөр болоо уртнаа байхгүй. Тэгээд хийдер буюу постныг нь зохиогч юм юу. Тэгээд текст нь болохоор энэ бол карт байгаа даа шүү дээ. Жишээлбэл энэ болохоор картны контент гэж би үзэж байгаа байхгүй. Нэг. Тэнгуут би энийг болохоор текстний контент гэж үзэж байгаа. Тэнгуут тэгэл энийг болохоор би текст контент энэ тэнгуут의 контент нь илтгэх буюу одоо жишээлбэл энэ дээр CMR байгаа даа шүү дээ. CMR хам бол илтгэх гэж үзээд би контентыг скип хийж байгаа гэсэн үг. Дараагийн нь болохоор картны контент энэ тэгээд коммент нь энэ нь болчих гэсэн үг. Тэгэл хэдүүл энэ дээр авч үзье. 309 гэдэг айд та. Тэгэхээр энэ. Тэр юу нь хамгийн анхны скриншот бол ингэж авч байгаа гэсэн үг. Тэгмээ дараа нь болохоор би пост нь авч байгаа шүү дээ. Тэгээд пост нь болохоор ингэж скриншот хийж байгаа гоо та. Постосоо би контент нэсэг буюу хамгийн дээд хэсгийг авна. Тэгэхээр ингэж авч байгаа гэсэн үг. Скриншот нөгөө reaction тэртээ ороод. Тэгээд контент постосоо би дахиад коммент нь болно зөө. Коммент нь болохоор хамгийн ихний highlighted comment гэсэн үг байна. Тэгээд top comment гэсэн үг. Би мэдээж өөрийнхөө энэ хэсгийг хасаад тэгээд бүх комментиг нь оруулж байгаа. Тэгэхээр энэ хоёр нь. За дараачих нь болохоор энэ болохоор бас нэг CMR болохоор skip хийж байгаа гэсэн үг. Тэгээд энэ болохоор картны контент байна. Энэ болохоор текстний контент байна зөө. Одоо чи текстний контент үг нь шүү дээ. 20 минут дээр үг хэлхийг гээд ээлж рүүгээ. Тэгмэд энэ болохоор SB гэж байна. Тэгмэд пост нь болохоор энэ. Энэ болохоор нөгөө текстний контент. Тэнгүүд нь контент нь болохоор энэ. Комментууд нь болохоор ингэж харж байгаа гэсэн байхгүй юу. Тэр нь л ингээд эхнээ чинь болохоор би бүх скриншотуудыг юу н авдаг болсон гэж би бодоод байна. За гурд нь болохоор хэдүүлээ ингээд яагаад байгаа шүү дээ. Бичлэг эдитлэгийн тулд одоо би постныхаа контентыг авчиж байгаа, дараа нь комментийг авчиж байгаа. Тийм болохоор хэрвээ пост нь уртаах юм бол жон секунд аваад комментний бол их тийм үргэлжлсэн бичлэг болгоод хамгийн анхны бэкграунд юутайгаа олж үзье. За би бэкграунд болохоор энэ байна. Бэкграунд нь болохоор энэ бол энэ дээр харагдаж байна. Тэгээ бэкграунд бичлэг нь болохоор би таад харуулж байна. Тэр бичлэг нь авах юм бол ер нь бол буцаа бичлэг татчихсан. Тийм зөв. Тэр нэг юм хөө бэкграунд орно гэсэн. Тэгээ голд нь ч юм уу ер нь бол релиз чинь нэг юм хөө юу шүү дээ. Утасны хэмжээтэй шүү дээ. Тэгээ голын хэсгийг нь харагдуулаад дунд нь пост оруулаад тэгээ бичлэг юм явж байдаг гэсэн. Тэгэхээр иймэрхүү бичлэг эдитлийг юм өнөөдөр хийх болно. Кроптж аваад бичлэг нийлээд гэсэн нь ер нь өөрөө бол битсэнгүй заяа. Тэгэл хэд нөгөө анх хэлсэн шүү дээ. Эндээс нэг санаа авнаа гэж. Энд дэр та бүхэн харуул нэг иймэрхүү юу байгаа заяа. Угаасаа би нэг энэ YouTube-ийн бичлэг үзэж аваад нэг санаа авсан л да. Би бодтоо эхний альчин зүгээр нэг Кирилл бүсгтэй постууд олдсон шүү дээ. Кирилл бүсгтэй постуудыг би буцаад аудио болгонгуудаа тэрийг нь оруулчих гэж бодлоо. Тэр нь бол энэ заяа. Энэ болохоор нэг мөсийн API юм шиг юм л да. Би нэг сайн мэдгүй байна. Одоо болохоор энэ постуудаа авахынхаа хажуугаар авсан постуудынхаа текстийг voice болгож байгаа гэсэн үг. Тэгээд жоох ер нь бол өмнөхөөс арай удаан явж байгаа. Жишээлбэл энийг хэдүүлээ бичлэг болгох юм. За тэгэхээр шүү дээ артлын voice нь болохоор 12 секунд болсон гэж байгаа байхгүй. Энийг болохоор тэнгуут нь эхний постны зураг дээр хэдүүлээ 12 секундын хугацаанд эхний постыг харуулна гэсэн үг зөө. Дараа нь болохоор постны коммент хэсгээр шүү дээ. Тэрийг хэдүүлээ 5 секундын хугацаанд харуулна гэсэн үг. Тэгээ нийт 17 секундын бичлэг үүсэж байгаа гэсэн үг. Тэгээ би яг бодохдоо яг надад жоохон ингээд энэ тэнэг санагдчихэв зөө. Би хэрэг жишээл утаснасаа явах чаад 10 хэдэн секундын нэг тиймэрхүү бичлэг үзээд надад ямар ч тийм юу гоё ямар ч тийм юу байхгүй зөө. Контентний мэдрэмж авахгүй. Тийм болохоор хэдүүлээ зүгээр олон постуудыг зөө. Маш олон постуудыг онготоо нэг 5-6-ыг нийлүүлж агаад нийцэд нь тэгж тавил их зүгээр ах гэж бодож байна. Ер нь дараач одоо хөгжүүлэхэд background зураг нь болохоор ингэж үүсэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ болохоор дууг нь байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Тэгээ дараа нь энэ болохоор ер нь final product гэсэн үг зөө. Ер нь бол дуун жоохон сонсогдчихлаа л да. Тэгээд хэдүүлээ Ишүүний суудар доогуур автобусны суудар булаацалтнууд бидүнч булаацалтахгүй юм болов. Яа, ийм хэрэг.